сайн байцгаана уу? Facebook-ийн найзуудад яг энэ мөчийн мэндийг хүргэе. Тэгээд амар амгалан гэр бүл подкаст маань 14 дахь дугаараа, оныхаа шинэ дугаараар нэг Top Coaching Academy-ийн Бадмаа коуч гэдэг нэг супер дупер коучийг урьсан байгаа. Одоо мөнгөнд дургуй юм байх уу? Тэгээд Бадмаа коуч маань ховдод амьдардаг. Тэгээд бизнес коуч, лайф коуч мэрэгжилтэй. Тэгээд бизнес эрхлэгч байгаа. Тэгээд би болохоор Денвер хотоос мэдчилж байна. Амар амгалан гэр бүл подкастыг хийгээд явж байгаа. Тэгээд баахан баяр болоод Монголоос зочид ирээд жоохон дундаа хэсэг тасарчлаа. Тэгээд оныхаа шинэ дугаард маш сайхан хүнийг урьж сайхан ярилцлага хийх болсонд их баяртай байна. Урилга хүлээн авсанд маш их баярлалаа. Бадмаа коучинг маань саяхны хийсэн нэг контентыг хэдхэн өдрийн дотор 1.7 сая хүн үзсэн байгаа. Тэгээд тэрнээс бол ямар амжилттай явж байгаа Мондов коуч гэдгийг хүмүүс мэдж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд бид хоёрын өнөөдрийн подкастны маань сэдв нь болохоор бизнесийн амжилт гэж юм. За Бадмаа коуч маань яаж явж байгаад ер нь бизнесийн коуч болж байгаа тэр талаар ярих үйлдэлээ. За юуны түрүүнд подкастаа урьж оруулж аваад маш их баярлалаа даваа хичээ, даваа хүчээ. За тэгээд ялангуяа оны бүр анхны дугаарт нь оролцож байгаадаа бүр амар баяртай байд, excited байна тий. За тэгээд үзэгчдээ өөрийгөө товчхон танилцуулъя. Намайг Бадам Цэцэг гэдэг. Би жижиг бизнес нэмэлт орлогын коуч 2023 онд Top Coaching Academy-г Нара Томсон багшийн удирдлагаар нэмэлт орлогын коучээр төгссөн. 2024 онд жижиг бизнесийн коучээр төгссөн. Ингээд жижиг бизнес нэмэлт орлогын коуч гэсэн хос дипломтой юм бүсгүй байна. За одоогоор бол өөрийнхөө хувийн компаниг удирдах явж байгаа. За 5 дахь жилдээ хувийнхаа бизнесийг хийж нэг 20 хэдэн хүнийг одоо тогтмол ажлын байраар хангаад ингээд ажилуулад аваа явж байгаа юм хүн байна. За тэгээд ерөнхийдөө анх бол жижиг бизнес энэ одоо бизнес коуч за энэ коучийн мэргэжлийг сонгож орсон нь бол ерөөсөн миний зовлонгоос эхэлсэн юм уу? Би ч өөрөө бизнес хийх гэж ингэж бантан зуурч яваа, зовоо, зүдрээд, уйлаад, дуулаад за тэгээ одоо бүр болидоо гэ бүр гараа өргөө бууж өхийн даваан дээр ерөнхийдөө Нара Томсон багштайгаа учирсан. За ингээд учирсныхаа дараа бол яг юун дээр би ингээд алдаад байгаа юм бэ? Яагаад би ингээд өөрөө бүр ингээд тамиргүй болоод байгаа? Яагаад тэгээ хийж байгаа зүйлээсээ ингээд сайн сайхныг олж ирэхгүй дандаа алдаан дээр нь төвлөрөөд дандаа ингээд болохгүй бүтэхгүй юм дээр нь төвлөрөөд тий хийсэн юмныхаа өгөөжийг гартаа барьж чадахгүй одоо ингээд 2 3 жил ингээд хийцэн хэрнээ гартаа тэг ингээд барьсан мөнгө байхгүй тэг ингээд утасныхаа 30,000 төгрөгийн хэлбэрийг хүртэл төлж чаддгүй нэг ийм л хүн орооцлоо л уйлж дуулаад яах вэ би ингээд зүтгээд ах чи ингээд ажиллаад ах чи бүр ингээд над чиг ингээд зүтгэж байгаа хүн байхгүй тэгж ах чи одоо бурхан тэнгэр намайг харсангүй ч их шиг ийм ярээ явж исэн. За ингэснийхаа дараа бол яг юунаас болоод ингээд байгаа зүгчийг олоод за тэгээд ерөнхийдөө бол энэ коучийн салбар руу орсон. За одоогоор бол жижиг бизнес нэмэлт орлогын коуч хийж байна. За газарчсан болон групп коучингуудыг ингээд тогтмол өгч яадаг. За энд бол дандаа бас ингээд бизнесээ хийж байгаа бүсгүүчүүд маш их орж ирдэг. Тэдний маань зовлон яг миний туулсан давсан зовлонгууд ээждэг. Тэгээ яг л надтай адилхан уйлсан дуулсан зовцсон ингээд гацайсан, гацсан, төвчирсэн тэ нэг ийм бүсгүүчүүд маш их орж ирдэг. Тэгээ тэднийхээ ингээд зовлон сонсоод тэдэрт үнэхээр туслахыг маш их хүсдэг. Яа тэгэхээр би өөрөө маш олон удаа ханаа мөргөөд ингээд тухаараа ингээд очиж хана мөргөөд яах вэ нэрэ гэд ингэжсэн үед зөндөө байсан. Үнэхээр их уйлжсэн, үнэхээр их ядарчсэн зүгээр өнгөрөөл унгаж ирсэн. Тэгэхээр одоо болохоор би тэр одоо бизнес хийж байгаа бүсгүүчүүд чинь ингээд баатруу ахгүй да. Тэг чи ингээд маш их эр зориг шаарддаг бизнес хийнэ гэдэг чи өөрөө маш их эр зориг шаарддаг, маш их эрсдэл дотор явдаг, маш их зүйлийг ганцаараа даван туулдаг, маш их ингээд ганцаарддаг ингээд хажуу талаас хүмүүс нь ингээд холдоо явчихдаг. Тэгэхээр ингээд маш их ганцаардаг. Тийм бүсгүүчүүдэд хань болох юмсан, бараа болох юмсан тэдэртээ ингээд туслаад зүг чигийг олохт нь тий чиглүүлэгч болох юмсан гэж ингэж хүсээд тэмүүлээд бүр ингээд мөрөөдлөөрөө энэ ажлыг сонгочоод одоо энэ дээр бүр амар ингээд дурлцсан ингээд гүйжидэг ийм хүн байна. Супер. Тэгээ бизнес эрхлэнэ гэдэг чинь би ч гэсэн Америк дээрээ 7 жил амьдарч байгаа болохоор одоогоор яхаа би юу яа одоо 14 жилийн өмнөөс эхлээд гоо сайханч мэрэгжилтэй ингээд хуваарай л өөрөө гоо сайхнаа хийгээл явж байгаа өөрөө өөртөө ажилдаг энэ тэгэхээр бол self employed гэж нэрлэдэг. Тийм хүнэлдэг. Гэхдээ би одоо яг ковидын өмнө 2019 онд маш том хүсэл мөрөөдлийнхээ дагуу маш том салан авч исэн. Америкийн юу Денверийн одоо хамгийн чинэлэг хороололт тэ бизнес DTC гэдэг бизнес технологийн төвд. Тэгээ маш олон ингээд 10-аад Америк хүсчидтэй ингээд 10 хэдэн хумсны маникюристтэй тэгээд 2 3 гоо сайханчтай тийм салон ингээд байшингаа амьдарч байгаа байшингаа барьцаалаа зээл аваад тийм салон авч исэн. Тэгээд хэдэн сарын дараа за би ер нь биш юм аа би чи юм
бизнес одоо удирдах албан тушаалын хүн биш юм а. Ер нь биш юм руу орчлоо гэдээ айгаад айдснасаа болоод салбаанаа хүнд өгжсэн. Гэхдээ бараг энэ зүүн совин энтрээр бараг ковид ирж байгааг мэдсэн юм шиг л яг ковидээс хэд хоногийн өмнө тэр салбаанаа хүнд өгжсэн л та. Тийм тэгээд одоо бодоход би тэр үед юу бодоод яваад тэр салбааны чинь тэгэл айгүй зоригтой авч байгаа юм чи амжилттай. Ер нь ямар ч бизнес хийж байгаа хүн амжилттай ажиллана гэж ихэддэг л дээ. Гэхдээ би яг тэр үед юу бодоод байсан гэхээр нөгөө өөрөө л бодоод байсан юм билээ. Яаж бизнес амжилттай явах вэ? Хэдэн жилийн дараа хаана хүрсэн байгаа гэдгээ төлөвлөж ерөөсөө чадахгүй. Нөгөө өөрөө яаж тэрнээ өндөр бүтээцэл авсан гэж өөрөө бодоод нэг тулг таарсан юм бол хийгээд яваад байсан юм билээ. Тэгээд тийм айцтай тий бас мөнгнөөс айдаг айцтай тэгээд яваад байсан юм билээ. Тэгсэн яг тэр үед манай банкны банк зээл олгосон залуу хэлжсэн ахгүй би ингээд хуваар эрхлэг аж ахуй хийгээд баг 10 жил болсон гэсэн чи баяр хүргэе ингээд маш амжилттай явж байгаа бизнес байна гэдэг. Одоо би зөвхөн нөгөө өөртөө ажилладаг байхад тий амжилттай явж байгаа бизнес байна. Бизнес шинээр эхэлж байгаа бизнес чинь ихэнх нь ингээд эхний хэдэн жилд дампуурчдаг юм а гэд тэгжсэн байхгүй. Тэгээд сая нөгөө Америкийн хөтөлбөрийн товчоноос гаргасан статистикийг харсан чинь шинээр бизнес эрхлэгчдийн 25% нь эхний 2 жилдээ дампуурдаг, 45% нь эхний 5 жилдээ дампуурдаг тий 65% нь ингээд 10 жилдээ дампуурдаг. Тэгээд ер нь шинээр бизнес эрхлэж байгаа хүмүүсийн 25% нь л ингээд 15 жилээс илүү ингээд амжилттай явж байгаа юм гэсэн тооцоо байд юм байна л да. Тэгээд би танаас юу гэж асуух гээд байна гэхээр за ямар бизнесүүд нь дампуураад ямар амжилттай яваад байна. Ямар надад байгаад шууд гарчиж амжилтгүй болчихжээ. Би бас нэг 5 дахь жил рүүгээ өөрийнхөө бизнесийг аваа явсан байна. 5 дахь жилдээ ингээ бизнесээ бас амжилттай аваа явчих тий. Яг нэг 10 жил мэл рүүгээ бол ороогүй байна тий. За ерөнхийдөө бол нэг жижиг бизнесийн коучинг өгч эхэлснээс хойш маш олон бүсгүүчүүдтэй уулзж байна. Маш олон ингээд бизнесээ хийж байгаа, босгож байгаа. За тэгээд тэр нь тий ингээд нөгөө ажилтнтай ажилтангуу ингээ өчгөө өөрөө хийдэг ч гэсэн ингээд маш олон бүсгүүчүүдтэй уулзаж ингэж коучинг өгч явж байна. За тэдрээс ерөнхийдөө ингээ харж яхад энд надад ч гэсэн байсан зовлондоо жижиг бизнесүүд ер нь бол эзнийхээ тий нуруунд дээр явж идэг, мөрөн дээр явж идэг, бодол санаа дотор нь явж идэг, сэтгэл дотор нь ингээ явж идэг зүйл ахгүй юу? Тэр эзэн нь өөрөө тухайн өдөр тий эмоцтой, сэтгэл готролтой тий тухайн 7 хоног, тухайн сар ийм байгаа тохиолдолд бол бизнес нь бүх юм нь болохгүй юм шиг санагддаг. Ерөөсөө нэг л орлого нь болохгүй байгаа, нэг л юмаа зэгсэлж чадахгүй, нэг л ингээд гэдэг ингээд бүх юм нь болохгүй юм шиг санагддаг. Гэтэл хөөхөн ингээд юу гэдэг эзэн нь өөрөө тий ингээд амарцсан, ядраагүй, сэргэлэн цовоо, хөвгөлтөө. За ингээд нэг юм байгаа тохиолдолд болоод өстө амархан хийж ин да, өлхөн хийж ин да, би өстө ямар мундаг бүсгүй вэ гэдэг ингээд гүйжидэг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол жижиг бизнесүүд бүгд эцдийнхээ нуруунд дээр явж идэг. Эзэн нь өөрөө ядарсан, тэнхээ муутай, стресстэй, гунигтай, түгшүүртэй одоо юу гэдэг ийм байгаа тохиолдолд тэгэл за нөгөө бизнес нь тэгээ дагаал ингээд унцдаг. Тэгээ ийм дагаад унтсан тохиолдолд тэгээ 1 сар, 2 сар, 3 сар, 6 сар ингэж явж байгаа тохиолдолд бол за тэгээд болио зогсоо гэдэг шийдвэр угаасаа гаргахаас өөр аргагүй. Тэгэхээр энэ юунаас орж ирээд байна гэхээр эзэд одоо бизнесээ хийж байгаа бүсгүүчүүд те эзэдүүд нь өөрсдөө нөгөө ажилтны майндсетээр гүгээд байгаа байхгүй те захирлын майндсетээр биш уг нь тэр чинь босгосон тэр чинь бүтээсэн тэгээ үүсгэн байгуулагч эзэн захирлан дарга нь уг нь бол та өөрөө байхгүй да те гэтэл яадгүй гэхээр нөгөө хүн хүчний хомсдол ихтэй тэгээ дээрээс нь зардлаа хэмнэх гээд угаасаа хинэхээс өөр аргагүй. Тэгээ зөндөө олон зардал дотор гүйж байгаа шүү дээ. Тэгэл үүднээс эхлээ шүүртэл эхлэн шүү дээ. Гадна талын довчоноос эхлээ шүүртэл тэгэл орж ирээл гişхүрээ солиод орж ирээл ин тентгийн тоос шороо арчаал орж ирээл гэдэг ингээд дандаа нэг ийм ажлууд руу маш их цаг өгчдөг. Ингэхээр эргээд яадгүй гэхээр нөгөө бодох цаг байдаггүй. 2 жилийн дараа ажихын, 3 жилийн дараа, 5 жилийн дараа юу хийцэн байх юм, юун дээр хүрсэн байх юм. Яг аль хэсэг маань болоод байгаа юм, аль хэсэг маань болохгүй байгаа юм бэ. Энийг нөгөө олж харахгүй ингээл нэг юм алчуур яриад энтэд гүйжидэг хүн байдаг байхгүй юу. Тэгэхээр чи эннээсээ болоод өөрсдөө маш их ядарчдаг. Эннээсээ болоод маш их юм burn out-д орчдөг, бүр стресстэй тий. За ингэхээр эргээд юу болдгоо гэхээр сэтгэл зүйдээр за зогсоо одоо бүтшгүй өстэй ямар хэцүү юм бэ. Бизнес хийнэ гэдэг чи миний даваа биш вэ, миний боддог зүйл биш вэ гэдэг нэг ийм юм орчдөг. Миний хэлдэг зүйл нь юу юм гэхээр тий одоо шал угаа хүний хийж чадах ажлыг зүгээр хүсээ нөгөө л тухайн цаг мөчтөө хийлэг тий өөрийнхөө цагийг хийнэ. Шал угаах ажлыг өөрөө угаагаагүй гэдэгхээс илүү хүний наваад мөнгөний нөгөө шалаа угаалга. За энэ хоорондоо чи юу хийх юм бэ гэхээр бодооч тий ингээд анализ хий өөрийнхөө бизнес дээрээ ингээд захирлынхаа ажлыг хий гэж би шууд хэлдэг байхгүй юу. Тэгээ тэр нь
2 жилийн дараа хаана хүрэхээ, 3 жилийн дараа хаана хүрэхээ, юу хийж яах юм, юу хийвэл чи одоо баяртай байх юм, энийг юу гэж төсөөлж байгаа энэ хэсэг. Энэ бол таны яг төсөөллөөр хөгждөг зүйл байхгүй юу? Бизнес чинь нөгөө эзнийхээ тархин дотор явж байгаа зүйл байгаа учраас тий. Тэгэхээр нөгөө ийм юмаа хийж чадахгүй нөгөө зардал дээр хэтэрхийг төглөөд маш их зээл авчдаг учраас тэрэн дээрээ маш их фокус өгөөд тий. Ингээ гүйчихээрээ бас энэ нэг одоо цогцсон гаццсан ингээд намайг хайж ирж байгаа ийм байдал руу оруулаад энэ төсөвчүүдийг тийм. Тэгээд зүг чигээ олоод ер нь бол цаашаа явчихдаг. Харин тий. Би яг тэр нэг бодлоо би бизнес аваад буруу юм хийчлээ гэд бодлоод явж байгаа үед манай бидний найзуудтайгаа нэг ингээ покер тоглоо суудсан чи манай найз нэг нэхлэн үйдэг охин л да тэр найз гэжсэн. Манай өнөөдрийн компани өнөөдрийн цуглаан дээр уулзалт дээр нэг гоё жишээ ярьлаа. Ингээд нэг хоёр ижилхэн компаниг яг ижилхэн ажилтнтай ижилхэн үйл ажиллагаа явуулдаг тийм компаниг үүсгэсэн чинь нэг нь ерөөсөө жоохон хэдхэн сарын дараа л дампуурсан, нэг нь болохоор маш амжилттай явсан гинэ. Тэгээд тэр яагаад энд одоо ямар хүчин зүйл нөлөөлөв гэж судлаад үзсэн чинь дампуурсан компани ингээд нөгөө хийсэн алдаандаа бид нар юунд алдчих вэ? Яагаад алдчих вэ гэдэг хийсэн алдааныхаа тухайд ингээд яриад тэр асуудлыг том болгоод тэрийгэ тойроод тэрүүн дээрээ фокус хийгээд исэн юм байна. Амжилттай яваа компани бид нар яагаад юу зөв хийчих вэ? Ягаад энэ жижигхэн ч гэсэн юм амжилт гаргах ч үгээр тэрэн дээр ингээд фокус хийгээд яваад исэн юм байна гэх тэгээд ярьжсэн байхгүй. Тэгээд би тэр үед бодчихсон. Би нэрээ яг юун дээр алдаад байгаа юм болоо гэд ингээд бодсон боловч надаа яг тэр үед энэ коучл хэрэгтэйсэн байл. Одоо надад чинь тэр сэтгэлийн шарах, мөнгөний шарах, стресс гэл өчнөө олон юмнууд явж исэн юм байлээ. Тэгээд нэг наад зах нэг ажиллаж байгаа болохгүй 100 ч авцсан 100 ч ингээд салааны хамаг мөнгө хийдэг үе ягаахгүй. Тэгэхээр нөгөө ажилчид нь багтаад өстой бүр ажилчдын тоогоо нэмэхийн тулд чинь ингээд нөгөө маш өндөр үнэтэй цалин амлаад ингээд манай дээнүүрийн нөгөө өөр өмсний салааны эзэд болно өстой амар уурн хөржсэн баг хүмүүсийн цалин нэмээд амлацгаар чинь нөгөө бус ажилчид нь хүртэл бидний компанид явна юу гэдэг одоо та цалингаа нэмгээл тийм асуудал зөндөө гарч ирсэн баха. Тиймэрхүү асуудлууд гарч ирсэн байлээ. Бас надад болохоор нөгөө тэр үед манай хүү хэлжсэн юу яагаад бизнес чи яг хийж байгаа юмнаас илүү бас нэг өөр юмнаас орлого олдог. Тийм бизнесээ бас хөгжүүлэх хэрэгтэй байдсан байлээ гэд. За жишээлбэл салон болоод ингээд өснөхийн тийм ээ бүтээгдэхүүнүүдийг зардаг ч юм уу те одоо нүүр гоос ахныхаа бүтээгдэхүүнийг зардаг ч юм уу гэд. Тэр хоёр тал дээр та ямар бодолтой байдаг? Та бүр амар гоё кейстэй жишээ. Ялангуяа ингээд нөгөө өөрөө хийжсэн хүмүүс асуулт хүртэл гоё юм амьд. Тэгээ адилхан зовлонтой сууж идэг байхгүй. Тэгэхээр юуны тухайд болохоор ер нь бол яг нөгөө бизнес хийгээл цөм хийн орлого олно, ашиг олно, мөнгө олно гэж хүмүүстэй арай л орд юм шиг байна. Ер нь бол тийм байхгүй шүү дээ. Ер нь эхний 1-2-3 жил бол хийх өсөглөө явна шүү. Их л одоо тарчиг юмгүй л ингээ хоосон шахуу явна. Тэгээд энэ бизнес хийж байгаа чинь юу ингэж зогсоод юм хэр ингэ нэг хоёр хадан хавцал байлаа гэхэд энэ хадан хавцал нарийнхаа утассан ингээд татцсан тий ингээд тэгээд тэн дээр юу байна хэрэгээ тэмүүлэн тэр дээр явж идэг мөрөөдлийн хүсэл нь яг энийг яах гэж хийх гээд байгаа юм бэ? Энэ чиний дуртай зүйл мүү юм уу тий? Энийг хийснээрээ чи юу бүтээх гээд байгаа? Юунд үнсэн, юунд утга учир өгөх гээд байгаа юм бэ тий? Амьдрал чинь ямар одоо амьдралын чи ямар зорилготой холбоотой учраас чи энийг ингээ хийгээд байгаа юм гэдэг нэг юмаа шүүрч авахгүй болоод энийг олж авч тогтоохгүй л болоо тий ингээд мөнгөгүй явж байгаа үедээ сөхрөөд унчих гад байдаг ер нь бол маш их сөхөрч унах гад байдаг. Тэгэхээр чин нөгөө бизнес чин тэгэхээр нөгөө нэг дампуурдаг тий 25% 45% чинь нэг болол явна шүү дээ. Тэгэхээр ингээд нэг юм хадаа хавцлын дунд ингээд нэг тэмчигнэл ингээд унчихгүй юмсан гэж явж байгаа. Тэгээд хамгийн гол юм нь доошоо харуул битүү ингээд тий амир хурц хад за ингээд өгөх юм байна гэж бодно. Дээшээ хараад ингээд явах юм бол тийм болох юм байна. Гэд ингээд нэг юмнаас зүүдлэгдээд явж байгаа. Нэг тийм мэдрэмж надад амар их төрдөг байсан байхгүй юу? Яагаад тэгэхээр миний бизнес өөрөө миний мөрөөдөл дээр, миний тэмүүлэл дээр, миний яг ийм нэг утга учир өгчсэн юм дээр явж байсан учраас тэгэхээр тийм юм ер нь бол олж авах нь амар чухал юм. Түүнээс тэндээс мөнгө хийх чинь гэхээсээ илүү угаасаа мөнгөгүй явж идэг ихэнхдээ. Тэг мөнгө хийх чинь гэхээсээ илүү тэг ингээд тэн дотор юу хийвэл би ингээд илүү гоё жаргалтай энийг хийхдээ би үнэхээр жаргалтай байж чадчих юм уу те энэ миний мөрөөдөл юм уу тэмүүлэл юм уу хүсэл юм уу би одоо энийг хийснээрээ одоо хинт тус болох гээд байгаа хинт одоо утга учир өгөх гээд байгаа хинт одоо буян болох гээд байгаа те ийм юмаа нэг шүүрч авахгүй бол бас хэцүү
Тэр нэг хоосон явж явах үед те. Тэгэхээр ялангуяа энд ч гоё бизнес, тэнд ч ашигтай байна, энд ч ашигтай байна гингүүтээ хүний те ингээд ашигтай гэж харж байгаа юм руу гүйж ороод хамаг мөнгөө тараагаал ингээд олон юм руу ороод дампуурсан бүсгүүчүүд хүртэл над дээр их орж ирж байна. Тэр чи яаж юм гэхээр өөрийнхөө юмыг олоогүй хүний юм хийгээд нисээд байгаа байхгүй юу. Тэр өөрийнхөө юмыг олох нь амар чухал тийм. За нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь тэр одоо юу гэдэг ганцхан төрлийн юм хийгээд тэгээд ингээд явах. Тэ эсвэл нэмээд бараа бүтээгдэхүүн зарах. Yes. Эн чинь тэгээд нөгөө удирдлагын шин чанартай бизнесүүд ч ихэнхдээ ингээд цаг хугацаа тий ингээд одоо удирдлагын шин чанартай юмнууд руу бас их ордог бизнес чинь тэгээд одоо бидний мөрөөдсөн шиг тий 365 хоног 365-д нь яг л ингээд тэдэн төрөний орлоготой байна мэн гэсэн юм ер нь бол байхгүй шүү дээ. Тэгэхээр яг юу болдгоо гэхээр яалтчгүй нөөц төлөвлөгөө хэрэгтэй болдог. Яачгүй тухайн бизнесээ амарч яхад ч юм уу те баяр ёслолцсон ингэж яхад бол яг ингээд дараагийн юмнаас орлого орж ирж явах зүйлээ бодохгүй болвол нөгөө зардал чинь өөрөө ингээд урсаал байгаа шүү дээ. Түрээс бол тэр чигээр ингээд яваал байна те. Тэгэл хүмүүсийн цалин мөнгөд чинь бас тэр чигээр урсаал байна. Тэгээд тоогдуулаа цэглээ одоо юу вэ? Дандаа юм хасах баланстай л ингээд дандаа хасах тоо боддог байсан шүү дээ би нэг хэсэг. Би ч одоо хасах тоондоо үнэхээр сайн юм аа гэл. Тэгэхээр тийм юм амар бодох хэрэгтэй байдаг учраас гол үндсэн одоо нөгөө бизнес хийж байгаад нь дахиад хажуу талд нь ингээд нөхөө явж явах юм backup plan байж ах хэрэгтэй байгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо би бас яг энэ дээрээ их алдсан. Яг ийм төрлийн юмыг ойлгочингуудаа амар олон юм руу зэрэг орсон. Би бүр нэгэн зэрэг 13 юмыг өдөртөө явж исэн үе байсан надад бүр зөрөндөө. Тэгээ тэндээсээ ингээ харахаар одоо сүүлд нь харахаар бүр ингээ өөрөө бүх юмныхаа боололцсон. Цагч байхгүй, нарч байхгүй, бөө ууртай стресстэй гарцуурсан амт явж исэн байхгүй юу. Тэгэхээр тийм яасан гэхээр эргээд нөгөө санхүүгийнх нь дүн шинжилгээ хийгээд үзэхээр зог тусаад амс хийгээд тий нөгөө захирлынхаа ажил хийгээд дүн шинжилгээ хийгээд үзэхээр өөрөөрөө нөхчөөсөн зүйлүүд ч байсан, бүр ингээ алдагдaltaй явж исэн зүйлүүд ч байсан. Бүгдийг ингээ зогсоогоо сүүлийн 2 жил бол ингээ нэлээд сайн зэгцлээд одоо бүр ингээ зөвхөн маш цөөхөн ингээ яг үндсэн тий ашиг орлого арайд ажгүй өгч байгаа зүйлсүүд рүү төвлөрөөд 6-7хан зүйл рүү ингээ ороод эхэлсэн ч гэдэг юм уу тий. Ингээ тийм одоо болгоод эхэлсэн байна. Одоо бол би тэгэхээр одоо энэ дотор нэг юм 2 янзын ойлголт яваад байгаа юм. Тэр нөөц төлөвлөгөө байна гэдэг чинь нэг талаасаа тэр бизнесийг амьд үлдэх, оршин тогтнох тийм нэг хоёр дахь бие план байгаад байна шүү дээ. За тэр бол угаасаа байх хэрэгцээтэй. Тэгэхээр үндсэн гол одоо орлого олж байгаа тэр гоо сайхны салооноос орж ирж байгаа мөнгийг мөнгө болоод тэр гоо сайхны салоонд хажуу талд нь тэр бүтээгдэхүүнийг зарж мөнгө олох тийм энэ хоёр бол ингээд амар хөрхөн хоорондоо сүлж болж байгаа байхгүй. Эндээ бүсгүүчүүдийн алддаг зүйл нь юу гэхээр нэг мөнгийг нөгөөрөө нурсгачдаг. Тэгээ гоо сайхны салоноос орж ирсэн мөнгөөр баахан бараа захиалаад авчдаг. Тэгээд нөгөө орж ашиг байхгүй төгжигдчихдэг. Тэгээд төгжигдэнгүүт нь ингээд одоо бүтэхгүй байгаа юм байна, болохгүй байгаа юм байна. Одоо тэрнийхээ зардлыг, энийхээ зардлыг яах вэ гэж гацаад эхэлдэг. Тэгэхээр тэрхүүгээр ерөөсөө энэ дотор чи ингээд задлаад ерөөсөө гоо сайхныхаа салоноос орж ирж байгаа мөнгийг нэг дансаараа аваад тэн дотроо төвлөрүүлээд яг тэрнийхээ цалин тэндээсээ, тэрнийхээ түрээсийг тэндээсээ, тэрнийхээ одоо юу гэдэг орлогыг тэндээсээ ингэж нөөцлжүүлдэг. Ахиад бүтээгдэхүүн зарж байгаа бол тэр бүтээгдэхүүнийхээ дансыг тусна. За яг тэндээсээ параметрлаад нөөцийг одоо татдаг. Ингээд яадаг одоо үргэлжлүүлдэг дараагийн олон төрөл болгодог юм. Гэх мэтчлэн ингээд дотор санхүүгийн задлал хийгээд ингээд салгаад ингээд явчих юм бол их сайхан ингээд зэгцтэй явчихдаг. Гэхдээ энэ хитэрч болтгүй их олон тооноос. Ялангуяа шинээр бизнес эрхэлж байгаа бүсгүүчүүдэд юу байдаг вэ гэхээр shiny object syndrome буюу гэлтгансан болгоны араас гүйдэг. Мөнгө өг болгоны араас гүйгээл ингээд хамаг жоохон олсон мөнгөө ингээд талын нэг тараачдаг. Ийм зүйлсүүд маш их байгаад идэг. Тэгээ эндээсээ болоод нөгөө хүн чинь одоо маш их ядардаг, тэгээ залхахдаг, гат төрсөн нөгөө үзэгдэх мөнгөгүй болчдөг. Тэгэл зээл авах ингээл боссын зээл авъя, одоо бизнесийн зээл авъя, эйжент төрийн зээл авъя, тэрний зээл авъя гэдэг зээл дотор эргэлцсэн бүхнүүд хүртэл маш их орж ирж байдаг. Тэгэхээр эн чинь юу юм гэхээр эмэгтэй бизнес эрхлэгчдэд бүр ингээд зайлсхийх ёстой, тэгээ бодох ёстой, ингээд тунгаах ёстой нэг зүйлний shiny object syndrome буюу ингээд олон юмны араас зэрэггүй оролцохгүй байх тийм. Энэ дээрээ бас ингээд коучтай ажиллаж бас амар хурдан зүгөө олчихно. А нөгөө талаасаа хэд байвал миний бизнес нөөц төлөвлөгөө болж чадах юм бэ? Би хэдийг дааж чадах юм бэ? Хэд байвал би одоо тэрнийхээ боол болчихгүй явах юм бэ гэдэг дээр ч гэсэн ингээд зог тусах бодох. Ер нь бол коуч аваа явцсан нь бүр хамаагүй дээр. Тэгээ яагаад тэгэхээр энэ чинь ингээд мөнгөөр тоглож байгаа зүйл ахгүй юу?
Мөнгө гэдэг чинь ингээд зүгээр ингээд галаар наадж байгаа юм шиг те ингээд шатчвал тэр чигээрээ бүр юучгүй болно шүү дээ. Амьдрал үр хөвгтөд юу байд юм бэ те. Нэг хэсэгтэй л өндөж босч ирэхэргүй л ингээд мөнгөний өрөнд орж байгаа байхгүй. Тэр энэ чинь галаар наадж байгаа зүйл. Тийм учраас ингээд маш их стресстэй айцтай байх нь угаасаа аргагүй. Тэгээ айцтай хөтлөгдөд байгаа бол тэгэл бас л гүйж аваа л те. Тэгээ саяны хоёр зүйлийн хооронд дундуур нь шийдвэр гаргах хэрэг гарна шүү дээ. Мэдээж тэрхий олон юмны араас гүггүйгээр гэтэл ганцхан юм дээр бүх юм одоо юу гэдэг юм нөгөө юу гэж хэлдэг шүү дээ. Өндгөө нэг сагсанд бүгдийг битгий хий гэд үг өгдөг шүү дээ тий. Нэг сагсанд бүх өндгөө битгий хий гэд тий. Тэр чинь улирлын шинж чанартай бизнес орлогын багасчвал тэгэл зогсож шүү дээ байхгүй болчих. Гэж яалтчгүй ингээд 2 3 төрлийн нөхөх төлөвлөгөө байх хэрэгтэй л байгаа байхгүй да. Тэр чи яалтчгүй ингээд тэр хоёрын дундуур ингэж надад би хэдийг дааж чадах юм бэ? Би хэдэд ингээд одоо ажиллах боломжтой. Би яаж энийг одоо удирдах чиглүүлэх хэрэгтэй гэдэг юм ингээд бодчихвол yes, энэ бол тэгээд үнэхээр гайхалтай зүйл байгаад байгаа байхгүй юу? Харин тэр коуч авч яг өөрөө лидершипийн юутай чадвартай болох чинь их чухал байсан. Тэр үед чинь тэгтээ тийм коуч мөөч юм илбэг биш байсан юм а. Одоо бол маш олноороо төрж штэ. Тийм тэр үед тэгээд би болохоор одоо ингээд нөгөө ажилчдынхаа одоо ажилчин хүнд яаж урам өгөх ингээд баахад өндөр цалин амждаг. Тэрнээс гадна жижиг сажиг юмар ажилчдыг бас урамшуулах хэрэгтэй. Энэ төр байсан байгаа тэрийгээс мэдхгүй. Дээрэс нь би ингээд нэг тоос шороо арчаад нөгөө үйлчлэгээний газар болохоор тоос шороо чих болгоо. Тоос шороо арчаад нэг жижиг сажиг юмн дээр те ингээд анхаарлаа тавьдаг. Дээрэс нь ингээд нөгөө орж ирсэн хөөрхөн орлого орж ирдэг салон байсан. Угаасаа сизонч байсан мөнгө олдог. Зуны юу өдөрлөөсөн болохоор тэгээд орж ирсэн мөнгөөрөө би ингээд бушиг нөгөө өрөө дараа гэж бодохгүй бас өөр шинэ юмнууд аваад ингээд алчур мачур одоо тэр өсчтэй алчур энэ төр чинь хар алчур чинь ингээд өсний бодог болоод юу нэ колорокс болоод ингээд цагаан багаан болцдог тэр мэрэж ингээд байсыгээл салиад ингээд орж ирсэн мөнгө ингээд айгүй өргөө зарж ирсэн байгаа байхгүй тэр чинь одоо бас одоо бодоход ингээд бас мөнгөний шарах сэтгэлийн шарахтай холбоотой юм байлаа шүү дээ тэрэн дээр бас бизнес эрхлэгчид их автдаг байхдаа ингээд өргөө зардал гаргадаг гэх юм уу? Ялангуяа мөнгөний асуудал дээр бол бүр ингээд зүгөө алдсан, сайхан бадан зурцсан. Тэгээ эндээсээ болоод ингээд ядраад байгаа хүмүүс амирх орж ирдэг. Ингээд санхүүгийн юу ч өөрөө бас тусдаа ур чадвар сахилга бат. Тэгээ эн чинь тусдаа ингээд суралцдаг юу юм бэлээ? Суралцдаг ур чадвар юм бэлээ. Би чи өөрөө нийгмийн ажилтны мэрэгчлээ шүү дээ. Тэнгүүтээ ингээд бизнес хийгээ босоо явсан чи яасан гэхээр за яг энэ мөнгөнийхөө асуудал дээр бүр зүгөө олохоо байдаг юмнууд руу маш орсон. Бүр үнэхээр одоо байраач тавиад машинаач тавиач за тэгээд амар олон одоо сар жилээр зээл төлөөд өнтер зовсон. Тэгээд дээрэс нь тэгэхээр хамгийн чухал зүйл нь санхүүгийн ур чадварт одоо суралцах хэрэгтэй юм байлээ. Суралцах хэрэгтэй. Энд чинь ингээд тусдаа суралцах хэрэгтэй, мэдлэг олж авах хэрэгтэй зүйл юм байлээ. Тэгээд яг эндээ анхаараа суралцаад ингээд эхэлснээс хойш болохоор ингээд бүр ингээд нөгөө бүх одоо бизнесийн одоо битүү асуудал гэж үзэх 100% асуудал хэд 90% байхгүй болчихж байгаа. Бүх асуудлыг чинь тий санхүүгийнхаа зөв чигийг болцохоор санхүүгийн сахилга бат санхүүгээ ингэж нөгөө зөв төлөвлөж удирдах зарцуулдаг энэ нэг ур чадварт ингэж суралцсан гэдэг нь бол үнэхээр одоо бизнесийн бүр амин сүнснээ ер нь бол мөнгө гэдэг чинь одоо бизнесийг чинь амьд байлгаж байгаа гэж цуцсан шүү дээ тий хүний би ингээд дотор нь цус гүйжээж ингэж бид нар амьд байдаг бол тэр бизнес дотор чинь мөнгө байж л амьд байгаа зүйл байгаа байхгүй юу? Ер нь бол орчин тогтнож байгаа зүйл байгаа байхгүй. Тэгэхээр чинь тэрнийхээ зүгийг олохгүй за тэгээд бүх зовлон тэндээс эхэлж байгаа юм. Бүх зовлон. Тийм тэгэхээр чинь мөнгөнийхөө зүг чигийг олох тийм алхмуудыг туршиж үзэх, хийж үзэх, санхүүгийн сургалтуудаас суугаад ингээд нэг юм юмнууд дээр бас ингээд санаачлалтай байх нь бол угаасаа одоо тэр бизнесийг удаан хугацаанд орчин тогтноход амар нөлөөтэй. Тэгээ одоо наад зах нь ингээд төсөвлөж зарцуулах тий. Одоо ерөнхийдөө ингээд сараар хараш 1 сард 2 сард эсвэл 10 11 12 сард хэдийн хэмжээний ерөнхийдөө өнгөрсөн жилийн орлогууд байна. Тэндээсээ миний зардлууд юу юм бэ? Тэгээ зардлуудаа гаргалаа гэхэд би ашиг нь хэд байж болох юм. За тэгвэл хідэн төгрөг байж ээж би алдагдalchгүй орлогочгүй ингээд яг тэнцүү таарах юм тий. Ингээд нэг зураасан дээр очих юм. Орлого алдагдал хоёр ингээд тэнцүү зардал хоёр тэнцүү тий. Ингээд таарах юм. Тэгвэл тэндээсээ одоо 20,000 төгрөг өдөр тутамдаа илүү олоод байвал одоо яг юу болох юм ингээд ийм том санхүүгийнхаа баачтыг ингэж гаргаад олж харах. Энэ бүр ингээд үнэхээр чухал. Тэрийг ингээд том зургаар ингээд хараа сууж яхад чинь юу болдгоо гэхээр за одоо тэгвэл би энэ сар тий нэмээд 100 олоодох ёдоо гэдэг чинь өөртөө энэ санхүүгийн зорилго тавьчихдаг байхгүй юу? Тэнгүү тэн дээр ингээд хүн бас их хөдлөөд эхэлдэг. За одоо би угаасаа ингээд надад 5 сая төгрөг байж энэ сар одоо түрээсээ өгнө одоо юу өгнө. За ингээд би миний
одоо санхүү яг ингээд яг пик болж байна. Надаа ингээд ашигч байхгүй мэн, алдагдaltaч байхгүй мэн. За тэгвэл би нэмээд одоо 1 сая төгрөг олъё энэ сар дээр. За тэгвэл энэ миний карманд шууд орох нь биш үү? Гэлт ч юм ингээд олон харчмагч хүн чинь өөртөө санхүүгийн зорилго тавьж байгаа байхгүй. 5-ыг биш 6 саяыг энэ сар олъё гэдэг ч юм уу. Тэгвэл би 6 саяыг олохын тулд одоо яг юу хийх вэ? Яаж маркетинг хийх, яаж одоо бараа бүтээгдэхүүн илүү сайн сурталчлахыг, юу хийх үү гэдэг ч юм. Ийм юмаа тэр тооноос олж хардаг. Тэр тийм ийм юмаа тэр одоо төсвөөсөө тэгж олж хардаг байхгүй. Тэгжээч тэр хүн өөрөө ингэж амар гоё хөдлөгдөг. Тэр нэг илүү нэг 5 саяыг бол ингээ урсгалаараа яваа олсоор байгаа бол 6 дахь саяыг олохын тулд бол илүү нэг юм хийх хэрэг гараад байна шүү дээ, тий. Илүү нэг өөр юм. Тэгэхээр ч ингээд яалтчгүй энэ мөнгөнийхөө зүгчийг олох те санхүүгийнхаа энэ одоо бажтыг ингэж гаргаж авах мөнгө урсгалынхаа төлөвлөгөөний дагуу яг ингэж зарцуулах те одоо юу гэдэг юм хүмүүс бол ихэнхдээ ингээд нөгөө орж ирсэн дансанд бүх мөнгөө ингээд дансандаа хоримтлуулчаал тийшээ бараа бүтээгдэхүүн ийшээ дөрөв гэдэг ингээд бүгд ингээд зарцуулаад идэв юм байлээ. Тэгэл хүүхдэд нэг мөнгө хэрэг болохоор тийшээ өгөөл хүүхдэд нэг тий эсвэл өөрт нь нэг хувцс хэрэг болохоор тэндээсээ аваад эсвэл гэрт нь нэг талах хэрэг болохоор нөгөөд карта уншуулаад үгүй. За ингэж байгаа бол тэгэл та наатахад ингээд амиа хорлож байгаа юм болж байгаа байхгүй. Тэгэхээр чи би юу зөвлөдгөхөр яг ингээд холиод утгацсан мадан зурсан юм бүсгүүчүүд бүр зөндөө уйлж дулцсан завлан ярьсан орж ирдэг. Энэ дээр юу гэж зөвлөдгөхөр бизнесээсээ цалиа ав. Тэр аягүй чухал. Цалингаа авчаад тэндээсээ талхаа ав. Тэндээсээ хүүхдийнхаа гутлыг ав. Тэндээсээ өөрийнхөө тэр оймс бандажаа ав. Харин бусад мөнгөндөө битээ гаргуул. Тэр цалин чи мэдээж ингээд нэг 200-300 мянган төгрөг байж болохгүй шүү дээ. Чиний амьдралыг болгочих зүйлээд өгчээс ингээд хідэн төгрөг байвал чиний амьдрал болох юм дээ. Чи өөрийгөө хідэн төгрөгөөр цалинжуулмаар байгаа юм. Өөрөөртөө ярина шүү дээ. За сая 500 2 саяар би өөрийгөө цалинж. Yes. Тэргээ сар болгон ингээд өөрийнхөө картын данс руу шилжүүлээд тэгэл тэрийгэ зураал. Ингээд нэг гими мэдрэмжгүй. Гэтэл нөгөө бизнесээсээ үрээд байгаа бүсгүйчүүд чинь бас ингээд амар гими мэдрэмжтэй. Яна одоо дампуурч байдэ. Тэгсэн хэрнээ л үрээд идэв. Тэгэхээр чи ингээд данс салгах малгах асуудлууд хүртэл энэ дээр одоо бүр одоо юу гэдэг суралцдаг зүйл, ойлголцдог зүйл, ярилцдаг бусдаас ингээд чиглүүлэг авч яж ингээд гэлс сураад ингээд уршилчдаг ийм зүйл юм нэлээ. Харин тийм тэр дампуурчгуудыг байгаад байгаа чинь бас л сэтгэлийн шарах дотор байгаа айдас юм билээ шүү дээ, тий. Би бас тэгж айдаг байсан ерөөс өрөө яаж төлнө гэдэг их айдаг байсан. Тэгээд бас үлдний сэтгэлийн шархаа ангаах сургал гэдэг энэ мөнгөний шарах гэдэг одоо олж ирсэн мөнгөндөө тадархаж чаддаггүй. Дээрээс нь мөнгнөөсөө өөрийнхөө хадгаламжийн урсгалааны тий хадгаламжиндаа бас тодорхой хувийг хийж чаддаггүй энэ төргээд өчнөө их алдаа хийж исэн байлээ. За тэгээд хамгийн сүүлд нь Бадма коучээс асуухад за энд манай Дэнүрд ялангуяа Америкт Монгол өсгөгчид маш их салон ажиллаулдаг л да хүнсний салон. Тэгэхээр зарим ингээд одоо бүр дэлхийд тойроод аялаад явж байгаа ч хүнсний салооны эзэд байна тийм ээ. Одоо хангалттай мөнгөтэй бизнес амжилттай. Зарим нь болохоор бүр нөгөө хүнд ажиллаж ирснээсээ илүү хүний салонд ажиллахад бас нэг ганц 2 өдөр амарчдаг байсан бол одоо ингээд салонтой болчиход бүр ганц 2 өдөр ч амрах ирэхгүй байнга ажил хийж идэг. Тийм салооны эзэд байна. Тэгэхээр одоо тийм хүмүүст нь одоо юу гэж зөвлөх вэ? Тийм хүмүүст нь захирлынхаа ажлыг хийх гэж зөвлөдөг ер нь бол жижиг бизнесийн эзэд гэдэг чинь өөрсдөө үүсгэн байгуулах чинь өөрсдөө дарга нь өөрсдөө захирал нь ахгүй да. Гэтэл яадгүй гэхээр нөгөө битүүрийн ярьсан шиг тий нөгөө алчуураа барай л энэ тэмдгүүгээл тэрийг ч арчичи энийг арчичи би ингэ чи би тэгчи гэл ингээл тий нэг 5 цаас хэмнэхгээл ингээд орлого гүгээд ахаар чи яадгүй гэхээр 2 жилийн дараа юу хийх юм 5 жилийн дараа би хаана хүрсэн байх юм яатсан байх юм гэдэг юм бодож чаддаггүй байхгүй. Тэгэхээр нөгөө нэг юм одоо юу гэдэг зоригтой үйлдэлүүд хийж хөдөлж чаддаггүй. Тийм. Тэр одоо нөгөө эмоцондоо жинхэнэ дарагдаж эхэлнэ. Одоо нөгөө уйлдаг, дуулдаг, зовдөг, тэ стресстэй гэдэг. Ингээл миний амьдрал болоо юм. Ингээл дуусаа юм. Бүр ингээл явсаар байгаа л дээ гэдэг. Нэг ийм юм руугаа ороод эхэлдэг. Тэгэхээр яалтчгүй энэ нөгөө би бүр дахин хэлээд байгаа шин чи мөнгөөр тоглож байгаа зүйлээ. Чи галаар наадж байгаа зүйлээ. Тэгээ тэрийг ингээд шатаачих юм бол ингээд хамаг юм чи төмөртчих шүү дээ. Юучгүй болчихно. Бүр хэдхэн секундын дотор юучгүй болчихно. Тийм учраас энд чинь ингээд яалтчгүй нэг юм тэрийг алдахгүй тулд л хөөх юм ингээл завсргүй ингээл өөрөө махаад зүтгээд байгаа байхгүй тий. Гэтэл одоо тэрийгээр ингэж галаар наадж байгаа үед чинь ингээ бусдаас зөвлөгөө авах, бусдаас чиглүүлэг авах тий. Одоо би яах вэ гэдэг тий. Ийм юм руугаа орохгүй л бол яг ингээл өөрөө тэр хулганы авахын дотроо дамран дотроо гүйсээр агаалт ингээд хорвогдуулах юмнууд руу орцсон бүсгүүчүүд хүртэл надаас зөндөө олон коучинг авдаг. Ийм нэлээд жоох ингээд 50 төгсөж байгаа 48-өөс тийм хүмүүс бас их коучингууд авдаг. Би тэндээс юу суралцдаг вэ гэхээр yes бусдаар хийх ажлыг бусдаар хийлэг, мөнгөний төлөөд хийлэг. Харин тэр хугацаанд юу гэх ёстой захирлын ажиллаа хий.
Тэгээ тэр захирлын ажил чи юу юм гэхээр тэгээ бодох тий дараа нь одоо энийг яаж арай илүү хөнгөн хэлбэр хийж болох уу? Яавал одоо дараагийн цалаанаа нийлэх үү? Яавал одоо гэд ингээд тий дээрэс нь ингээд тасралтгүй суралцах. Ер нь бол ингээд таны өнөөдрийн нөөцтэй таны өнөөдрийн орлого бол ингээд өдрийн 5 сая төгрөг ч юм уу сарын 5 сая төгрөг болцсон байгаа бол энэ таны өөрийн чи потенциал байгаа байхгүй юу? Таны өөрийн ур чадвар. 6 дахь саяыг олохын тулд та заавал илүү юм хийн. Та заавал өөр алхам хийн, өөр үйлдэл хийн. Инхийн тулд та өөрөө хөгжих хэрэгтэй. Та өнөөдрийнхөө байгаа даваагаараа өнөөдрийн байгаа бадан цэцгээрээ бол тэр 6 дахь саяыг, 7 дахь саяыг, 8 дахь саяыг олоход хэцүү. Угаасаа олддгүй мэлээ. Тэгэхээр яах вэ гэхээр өөрөө дагаа суралцах хэрэгтэй. Тэрний үе хүн авлаа, хүн ажилууллаа. Тэгвэл хүнийг удирдах, өөрөө удирдахын ургаан суралцах, лидершип, манлайлалын юм суралцах. Тэгээд тэгж байгаа бол дахиад одоо 9 10 дахь сая төгрөг олъё гэвэл дахиад маркетинг борлуулалтуудын юмд ингээд суулж ирэх. Ингээл өөрөө тасралтгүй ингэж хөгжиж, өөрөө томорч, өөрөө өсөж ингэж явж иж бизнесэнд дагаж өсдөг. Тэгээс өөрөө ингээл тэр хүндээ ингээл хэрэгэлдээ yes тэгэл дуусна шүү дээ. Хүн авч ажилуулахгүй бол угаасаа яалтчгүй ингээл би бол өдөртөө за хумсны салаанаар жишээ авал би өдөртөө 6-7 хүнд үйлчлэе. За 6 хүнд үйлчдэг бай. Тэгэл дуусна шүү дээ. Өдөр болгон 6. Та тэгвэл 6 хүн аваад ажилуулчвал тэгэл 36 хүнд үйлчлээл ингээл гаргаа явуулна шүү дээ, тий. Тэр чи өвөө чинь угаасаа яалтчгүй ингээд тий ажилтан авахд угаасаа байж идэг байхгүй юу. Тэр чи ингээд одоо тэр эзэд нь захирал нь өөрөө тэр өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх процесс руу угаасаа орохгүй л болохгүй. Тэгжээж та өсгийн хэрээр бизнес чинь дагаад өснө. Маш олон гарцыг олж харна. Тэгэхээр ерөөсөө бити мөнгө хармал өөрөө ингээд заавал ингээд суралц. Тэгээ ялангуяа энэ мөнгө санхүүгийн юм чи өөрөөс мэдлэг авчгаараа хүн ингээд дадал зуршлаараа хийчдэг. Дадал зуршил суулгаад ингээд өөртөө зорилго тавиад хийчдэг зүйл ахгүй. Ялангуяа энэ мөнгө санхүүгийн асуудал дээр тэгээ би ингээд даваагч сая болохоор сэтгэлийн шахтай мөнгөний шахтай yes тэдний угаасаа нөлөөлдөг. Ингээл нэг хямраал ёо ямар хэцүү юм бэ одоо та өстой яаж гэл ингээл нэг иймэрхүү юм руу орчхороо нөгөө мөнгөө гаргаж аваад тэг кофегаа аваад чигтадаа аваад ингээд өөрийгөө тайвшруулах түр зур өвчин амдах юм авч идэж уугаад ингээд дуусчихдаг. А гэтэл бүр хөөрөөд үнэн галзуу орлоготой байлаа энэ сар гингүүтэй. Нэ минийхүү авах уу чи дүү авах уу гэл ингээд талын нэг тараагаад дуусчихдаг ч юм уу тий. Тэгэхээр чи эн чинь ингээд цаана нь сэтгэлийн шархны асуудал байгаа одоо мөнгөний шархны. А гэхдээ хамгийн чухал юм нь тэрийг наашин чашин тэр насныхаа мөнгнүүдийг яаж гүйлэх юм яаж тэр мөнгө урсгалынхаа төлөвлөгөө хийх юм яаж төсвөө боловсруулах юм яаж төсвөө ингэж бүр ингээд өдөр тутамдаа дагаж мөрдөж явах юм гэдэг чинь мэдлэг байхгүй да суралцдаг зүйл. Тэгэхээр ингээд тасралтгүй суралцал гэж хэлмээр байдаг. Харин тий одоо коучингийн салбарын хамгийн мундаг юм чинь хин нэг ингээд гаднаас нь хараа шууд дүгнээд өгчдөг. Энэ дээр алдаад байгаа юм. Тэгээд ингэж байгаа юм байна гэдэг ингээд чиглүүлээд өгчдөг болохоор хүмүүс одоо маш их цаг, мөнгө, энерги хэмнэгтэн тасалж байгаа юм буянтаа сайхан мэрэгжил байгаа. За тэгээд маш сайхан амжилттай ярилцлага боллоо. Тэгээд Бадма коучтэй амжилт хүсье. Тэгээд та одоо хамгийн сүүлд ямар одоо ганцаарчлсан сургалтууд их хийж байна те. Гэтэ тийм групп сургалтууд хийж байгаа юу? Хийж байна одоо ер нь. Одоо 1 сараас эхлээд групп сургалтуудаа зарлаад аваа явна. За тэгээд энэ бол миний өөрийн одоо юу гэдэг энэ коучингийн ажлууд. Нөгөө талаас би бас бүр ингээд ялангуяа энэ бизнес хийж байгаа бүсгүүчүүд өөрсдөө ингээд ганцаараа явж идэг байхгүй юу? Хинхтэй маш их ганцаараа явж идэг. Ингээд найз нөхөд юу юм уу чи ингээд тэг хамтдаа төрсөн өдөр тэмдэглэхгүй хамтдаа хоол идэх за үгүй бүлийч орхичод явж штэ. Тэгээд дээрэс нь маш их ганцаараа явж идэг. Маш их одоо стресстэй явж идэг. Маш их одоо юу гэдэг цэник хэрэг болцсон явж идэг. Тэгэхээр хүний бие организм чи ингээд нэг тэг утасрсан ч гэсэн бид нар ингээд өдөртөө тогон залгаа цэнгэлдэг штэ. Яг түүнтэй адилхан өөрийгөө ингэж нөхөн сэргээх, өөрийгөө одоо ингэж татаж авах, тэг өөрийгөө босгож ирэх нэг ийм юм угаасаа амар хэрэгтэй. Бүр ингээд би өөрөө одоо ч гэсэн бизнесээ хийгээ явж байгаа хүний хувьд ингээд хэлэхэд өөрийгөө ингээд дахин дахин сэтгэл готор руу оруулаад ингээд нэг болохгүй мэн бүтэхгүй мэн гэдэг юм руу орчуулдаг бизнес дампуурч штэ. Гэж өөрийгөө босгож авах, өөрийгөө тэнхрүүлэх, өөрийгөө цэнэгтэй байх, өөрийгөө ингээд нэг хөгжүүлэх нэг ийм юм амар хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ нь юу юм бэ гэхээр манай Нара Томсон багш удирдах байгаа SEO Club буюу одоо бизнес эрхэлдэг маш олон бүсгүүчүүд энэ дотор байна. Даваагчлаар хоёлаа SEO Club байгаа. За тэгэл Монгол орны өнцөг булан бүрээс те бас Солонгос, Чех, одоо Америк, одоо өөрчн Япон гэх маш олон улс орнуудаас хүртэл дэндээ олон бүсгүүчүүд байна. 7 хоног болгон нэг өдөр уулзаж зөвлөгдөөжтэй ингээд Нара Томсон багшаас чиглүүлэг авдаг. Дээрээс нь ингээд нэгэндээ маш сайн гэж нөгөө одоо мэдлгүүдээ шеэрлдэг.
Тэгээ networking team дотор үүсч идэг. Бизнесийн чинь өргөждөг дараагийн юмнууд юу гэхээр networking шүү дээ. Нэг нөгөөтэйгээ хамтрах, бизнесээ нэгтгэх, нэг нөгөөтэй партнер болох тий. За ингэж тэр өсдөг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр чи ингээ зөндөө олон сүлжээ, зөндөө олон юм team дотор байгаад байгаа. За энэ бол нэг номерт хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол өөрийгөө дандаа ингэ цэнгэлж яах, өөрийгөө босгож ирж яах, өөрөө нэг юм гоё хизээч дэмжиж авдаг, тэврээд авдаг нэг юм хамт олонтой байх амар хэрэгцээтэй байдаг. Тэр зүйл юу гэхээр манай Нара Томсон багш мөн саяхан 10 сард үүсгэн байгуулсан SEO Club. Тэгэхээр энэ SEO Club-д бүр ингэ ороороо гэж бүр ингэ бүр амжил захимаар байна. Яагаад тэгэхээр өөрөө ингэ бизнесийн юмар ороод ингээл гүйж байгаа хүний хувьд нэгд өдрийн хэлсэн энерги чинь ингээд дараагийн 7 хоног болоход ингээд шахагдчихдаг байхгүй ингээд. За одоо яах вэ гэж бодингийнхаа дээр дэрлээл ингээд нэг гонгийн юм руу очих гээд идэг үе зөндөө юмнуудаар ордог. Тэгэл 7 хоногийн тэр уулзалт руугаа ороод тэг ингээл болж байгаа яриад ингээл тэг маш гоё юм одоо чиглэлүүдийг энэ аваад гараад ирэхэр чинь дараагийн 7 хоног маш гоё ирч хүчтэй ингээд өрнөж байгаа. Тэгэл ерөөсөө өдрөө болгоны тэг 7 хоногуудын амжилт цуглаал тэр нэг 2 жил 3 жил 5 жил 10 жил чи өссөн шүү дээ. Тэгэхээр чи ингээд та өөрөө өөр дээрээ их анхаарал тавиарай гэж бүр хэлмээр байна. За тэгээд энэ SEO Club бол маш олон бүсгүүчүүд бараг 50 60 авч хөлөөтэй байгаа хаа. Тэгэхээр ийшээ орж иж бас гоё networking тий алсын хараатай байгаараа networking хийгээрээ тий тэгээд өөрийгөө бас хөгжүүлээрээ өөртөө цэнийг аваараа өөрийгөө ингэж 7 хоногт нэг удаа тогон залгадаг байгаараа гэж бас хэлмээр байна. Харин тийм надад сая зөвлөгөө авсан хоёр эмэгтэйг би Чикагогийн хоёр эмэгтэйг SEO Club-д илсүүлсэн л дээ. Маш их баяртай байгаа. Тэгээд SEO Club нь зөвхөн бизнес биш бас хувь хүний хөгжлийн сургалт ордог 7 хоногт 2 удаа уулздаг байгаа. Тэгээд сайхан дэмждэг эрчтэй хүчтэй тий старлаадаг гэсэн эмэгтэйчүүд орсон. Бас эрэгтэй хүмүүс ч гэсэн байгаа тийм ээ. Тийм учраас манай SEO Club-д орж одоо хувь хүнийхээ талаасаа бизнес эрхлэгч талаасаа ингээд өөрийгөө өстө 100% тав талаас нь хөгжүүлээрэ гэж хүсэж энэ лайва дуусгая. Тэгээд үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Хоёрын лайвыг шеэрлээрэй. Баярлалаа авчи. Зөвлөгөө авч байгаараа би бол яг юу сургалт групп сургалт явуулж эхлээг бэлдээл байна. Тэгээ яг ганцаарч ирсэн сургалтууд өгж байгаа. Тэгээ над руу бас юу бичээрэй. Чат бичээрэй. Бадма коуч маань бүхэл талын зөвлөгөө өгж байгаа юм байна. Супер коуч. Тэгээд би юуг энэ лайвынхаа дээр таны юуг Facebook биччихье. Тэгээд бид нараас зөвлөгөө авч байгаарай. SEO Club хэлсээрэй гэж хүсэе да. За баярлалаа даагч. Гайхалтай ярилцлага боллоо. Маш их баярлалаа. Баяртай.